Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч ардчилсан системээр сонгох сонгуул Говьсөнбөр аймагт үргэлжилж байна. Холбооны үйл ажиллагаа орон нутагт хурж ажиллахгүй, залуусын хөгжлийг дэмжихгүй байх тохиолдол их гардаг учраас энэ тал дээр түлхүү ажиллах ёстойг гишүүд санууллаа. Сонгуулийн үед идэвхтэй болж дуусан хойно залуу гишүүдэд дэмждэггүй, эргэж хардаггүй байдал гардаг. Мөн нэр дэвшигчдийг санхүүгийн тогтвортой байдал хөгжлийн зөв гарц руу холбооны үйл ажиллагааг чиглүүлэхийг уриалж байлаа. Орон нутагт ямар ажил хийх вэ? Орон нутагт яг үнэндээ бол өнгөрсөн 4 жил болон энэ саяны 2 жилүүдэд бол юм хийгээгүй. Иймэрхүү байдлаар ядчил нэг дээгч уншаад те эсвэл хүмүүст нэг тийм тархийг цэнэглэдэг шаардлагатай байхад бол юм хийх талаар санаачлахтай ажил хийдэггүй гэж би боддог. Тийм учраас орон нутагт ямар ажил хийх вэ? Дээрээс нь холбоо бол нам дотор их зодтолтуулаад баймааргүй байна. Ер нь энэ талаар юу гэж бодож байна? Ардчилсан залуучдын холбоо ардчилсан намдаа зүтгэсэн байхад тэр нь өнөөдөр түүх одоо тэр үнэлгээ нь болж үлдээгүй, оролцоо нь бүртгэгдээгүйгээс болоод тэр хүн шударгаар үзүүлж чадаагүй, өнөөдөр их хурлд ч юм уу нэр дэвшиж чадаагүй, орон нутаг аймагтаа албан тушаал тэр хариуцлага авч хараахан чадаагүй л болж байгаа. Тэр өнөөдөр тийм боломж манай залуучууд бити байгаас оролцоод байгаа нь үнэн оролцоогийн зөв шударгаар үнэлээсэй гэдэг утгаар энэ кредит онооны системийг бас бий болгоно гэж үзэж байна. Ер нь харийн юмд бол бид нар дулуудаад гэж байна. Өөрөөр ардчилсан залуучдын холбооны удирдлагын багийн 50% нь эмэгтэйчүүд байна гэж би үзэж байна. 30% биш бүр 50% шүү. Эмэгтэйчүүдийнхээ тэр нарийн нандин ухаан, чамбаа няма чанарыг бол залуучууд ялангуяа ардчилсан нам ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. Бид хоёр өөрөө баруун төвийн намын гишүүд байхгүй. Үзэл баримтлалын хувьд бол коммунист намтай ижилхэн биш. Тийм учраас ярьж байгаа зүйлийн чиг хандлагууд бол яг нь ойролцоо. Гагцуу бид нар энэ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бол бид нар яг нь бодол оюунаа уралдуулж байгаамаа. Ингээд эх орны маань 408 зохис эрхчлээд Монгол улсын сэрсэн совтотой ардсан залуучууд маань нутагийн сонгуульд идэвхтэй оролцоорой. Хувь заяагаа бүгдээрээ хамтдаа залуурдъя. Баярлалаа. Хамтдаа хөгжиж, улс төрд шин соёлыг бий болгох санаа сэтгэлтэй залуусыг дэмжиж ажиллагаа нэр дэвшигчид амлалаа. Мөн системчилсэн сургалтуудад хамруулж хүний нөөцийн чадхыг сайжруулахад бодлого чиглүүлэхэж хэлж байсан юм а. Уулзалтын үеэр Говьсөнбөр аймгийн ардчилсан залуучдын холбооны тэргүүнээр Аз баярыг сонголоо. Тэгээ Төв Азийнхэнтэй ярилцсан манай дээр бас мундаг лидерүүд байдаг учраас тэр залуучуудыг авчирч аймгийнхаа залуучуудаа уулзалт ярилцах нийлгээ намынхаа лидерүүдээс авчирч уулзуулаад нийгмийн идэвхтэй сэргийх талаас нь хамгийн ихний ажлууд эхлэх юм байна. Тэгээ Төв Азгаас ямар төлөвлөгөө гарах нь тэр болгонд л хамтарч ажиллана. Аль болохоор л нутгийн залуучуудыг өргөнөөр хамруулахыг хэлж байна. Манай аймаг ерөнхийдөө нөгөө жижигхэн гэдэг утгаараа бас зарим нэг зүйлээс бас хасгаж гадаг тал байдаг. Одоо тэрийг л аль болох зөв бодлолд оруулаад аль болох манлайлагч залуучдыг Говьсөнбөр аймагт төрүүлэхийг хэлж байна. Говьсөнбөр аймгийн ардчилсан залуучдын холбооны гишүүдийн төлөөлөл сонгуул идэвхтэй оролцож, эрдэс 82.3% байна.